Сайн байцгаана уу? Хуулийн цаг подкастын шинэ дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаар Дүүр хангаа аймгийн Харарын сумдах шүүхийн шийдвэр гүйцэтгэх хийгдээс 423 дугаар нийслэлтэй хаалттай Хорих аймгийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Лавч оролцож байна. Бидний урилгыг хүлээж авч хүрэлцээрсэн баярлалаа. Баярлалаа. Бид өнөөдөр тээврийн эрс жолоодох эрх хасах шийтгэл болон хүүхдийн тэтгэлийн төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгнө. Хүүхдийн тэтгэлийн төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэж юу вэ? Одоо төлбөр барагдуулах гэж байгаа иргэд танай байгууллагад хэрхэн яаж хандах вэ? За шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хуулийн хүлээсэн чиглэлийн хүрээнд Монгол Улсын хүчин төгөлдөр эрүүл иргэн захиргаа зөрчлийн иргэн шийдвэртэй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлдэг. За үүнээс хүүхдийн тэтгэлийн төлбөр барагдуулах ажиллагаа гэдэг нь ажиллагааг хариуцсан хүсдэг. Хүүхдийн тэтгэлийн төлбөр барагдуулах ажиллагаа гэдэг маань өөрөө Монгол Улсын шүүхийн шийдвэрээс даалгасан хүүхдийн тэтгэлгийг тэжээн тэтгэгч ээж аав эмээ өвөө этгээдээс гаргуулan тухайн хүүхдэд олгож байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа. Хүүхдийн тэтгэлэг гэдэг ойлголт гарч ирнэ. Хүүхдийн тэтгэлэг гэдэг бол товчоор гэр бүлийн хуулиас нь хүүхдийн эрүүл аюулгүй орчин, өсөн бойж, хүмүүжин, сурч боловсрохны шаардлагатай өдөр тутмын хэрэглээнийх нь зардал төлбөр мөнгө. Үүнийг хүүхдийн тэтгэлэг гэж ойлгож байгаа. Хүүхдийн тэтгэлийн төлбөр барагдуулах ажиллагаа гэхлээр тухайн төлбөр төлөгч этгээд маань шүүхээс хэвчлэн хүүхдийн тэтгэлийн хувь хэмжээ болон төлөх нөхцөл журмыг зааж өгсөн байдаг. Жишээлх юм бол тухайн хүүхдийн амьдарч байгаа бүс нутгийн хүн амын амжиргааны баталгаа зөвшөөрөөр сар болгон тэжээн тэтгэх суугаа гэж шийдвэрлэжтэй. Энэ дээрс харахад хүүхдийн тэтгэлэг нь тухайн амьдарч байгаа хүн амын бүс нутгийн амжиргааны түвшинд тогтоогдсон байна. Энэ бүс нутгаар тогтоогдсон төлбөр мөнгийг нь гаргуулах ажиллагааг ойлгож байгаа. Иргэд олон нийт хүүхдийн тэтгэлийн төлбөр барагдуулахаар шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандахдаа мэдээж шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас зайлшгүй байна. Үүн дээр нэмэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг албан гүйцэтгэгч өөрийн хүсэл. Хүүхдийн түвшний гэрчлэгийн хуулбар, өөрийн иргэний үнэлгээний хуулбар, хүүхдийн эрүүл аюулгүй орчин өсөн болж хүмүүжиж байгаа. Лавлаа мэдээлэл, тухайн хаана амьдарч байгаа оршин сууц хаягийн тодорхойлж ирж байгаа. Бүс нутгийн хүн амын амжиргааны түвшин бүс нутгаараа өөр тогтоодог учраас оршин сууц тодорхойлолт хүсвэл тухайн хүүхдээ амьдарч байгаа бүс нутгаа хүүхдийн тэтгэлийн боддод харуулагдаад явчихдаг. Манай хар өрийн сумын хувьд бол хангаан бүс нутагт орж явдаг. Тийм учраас хүүхдийн тэтгэлэг бол 11 наснд хүрсэн өсвөр насны хүүхэд бол 488,900. 0-аас 11 нас хүртэл бага насны хүүхэд маань бүс нутгийн амжиргааны 50% 244,454 байна. Хүүхдийн тэтгэлийн төлбөр барагдуулалт нь ямар биелэлтэй явагдаж байгаа вэ? Хүүхдийн тэтгэлийн төлбөр барагдуулах ажиллагаа 2025 оны 4-р сарын байдлаар бол 180 гүйцэтгэх баримтчилж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Үүнээс 55 орчим хувь нь хүүхдийн тэтгэлийг тогтмол төлдөг. 45 орчим хувь нь хүүхдийн тэтгэлийг 20 өссөн байна. Хүүхдийн тэтгэлийг 20 өссөн маань гэдэг маань 3 болон түүнээс сарын хугацаанд хүүхдийн тэтгэлийг төлөөгөө гүйцэтгэх. Хуримтлагдсан тэтгэлийн хувьд ярих юм бол шалтгаан нөхцөл хэд хэдэн шалтгаан голлох шалтгаан нөхцөл байдаг. Жишээ дурдах юм бол төлбөр төлөгч этгээд маань тэтгэлэг төлөгч этгээд маань хөдөлмөрийн чадвараа түр болон удаан хугацаанд алдсан. Эсвэл төлбөрийн чадваргүй. Мөн шүүх шийдвэр биелэхээс зайлсхийж хүүхдийн төлбөр төлөхөөс зайлсхийсэн. Орчин газраа өөрчилсөн, эд хөрөнгө мөн дарагдуулсан, холбоод мэдээлэл өгч шийдвэрлэж саадч. Ийм шалтгаан үзэл. Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс одоо зайлсхийгээд байгаа эцэг ихэд ямар хуулийн харьцлага ногдолдог вэ? Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль зааснаар байгаа хүүхдийн тэтгэлийн төлбөр барагдуулах ажиллагаа өөрөө нэлээдгүй онцлогтой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа төрөл. Яагаад гэвэл тухайн тэтгэлэг авагч хүүхэд маань тэтгэлэг тогтоогдсон цаг мөчөөс хойш 16 нас. Хэрвээ суралцж байгаа тохиолдолд 18 нас. Зарим тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй болдог нийгмийн тусгай хэрэгцээ болох юм бол насан туршдаа хүртэл хүүхдийн тэтгэлгийг эцэгээс авах бол нөхцөл байдаг. Тэгэхээр жишээлх юм бол одоо 2 настай хүүхэдтэй гэр бүл салаад эцэг нь хүүхдийн тэтгэлэг төлөхөөр шийдвэрлэгдсэн тохиолдолд 18 нас хүртэл буюу 16 жилийн хугацаанд үргэлжилдэг.
сар болгон тогтмол түнгээр хүүхдийн тэтгэлгийг төлөх болдог. Тэгэхээр маш хугацааны хувьд өөрийн урт үргэлжлүүлэлтээр онцлог болдог. За энэ хугацааны хувьд бол төлбөр төлөгчид маань одоо янз янзын нөхцөл байдлууд үүсдэг. За хөдөлгөөний чадвар алдаад ажиллаж нөгөө болдог. Эсвэл зарим тохиолдолд нас бардаг. Тийм учраас энэ төлбөрийг багтуулна гэдэг нь шийдвэр үүсгэгчээс шийдвэр үүсгэх байгууллагаас нэлээд хэмжээний цаг хугацаа задлан шаарддаг ажиллагаа. За хүүхдийн тэтгэлийн төлбөрийг шүүхээс тогтоож өгсөн хувь хэмжээгээр нь цаг хугацаараа төлөөгүй хүүхдийн тэтгэлийн хоригдл үүсгэсэн тохиолдолд шийдвэр үүсгэх тухай хууль заасны дагуу шийдвэр үүсгэх хуулийн 44-р үзэл заасны дагуу баталгаажуулалтын арга хэмжээнүүдийг авна. За мөн нэмэлтээр зөрчлийн тухай хууль болон эрүүгийн хууль заасны дагуу эрх зүйн ярилцлагыг явуулдаг. Жишээлх юм бол хүүхдийн тэтгэлгийг 3 сар ба түүнээс дээш хугацаа төлөөгүй тохиолдолд зөрчлийн тухай хуулийн дагуу тухайн төлбөр төлөгч гэдэг баримтлах шийтгэл, торгох шийтгэл гэдэг сонгох санцтайгаар шүүхээс шийтгэл баталж болдог. За мөн шүүх шийдвэр үүсгэх хууль заасны дагуу гадаад зорчрыг үзүүл шинэ албатлагын арга хэмжээ хамгийн сүүлд нэмэгдсэн байна. За үүнээс гадна хөрөнгө битүүмжлэх, дасыг битүүмжлэх зарцаах, хөрөнгийг нь суудган төлбөрт гаргуулах шийдвэр үүсгэх ажиллагааг бол хийгддэг. Тээврийн эрсэлж олоодох эрх асуулсан этгээдэд одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хяналтыг үл хэрхэн тавьж байна? Тээврийн эрсэлж олоодох эрх асуусан шийдвэрт хяналт тавих ажиллагаа нь бас нэг онцлогтой шийдвэр үүсгэх ажиллагаа. Зөрчлийн тухай хуулиар тээврийн эрсэлж олоодох эрхээ асуусан этгээд нь тухайн шүүхээс зааж өгсөн буюу тодорхойлбол 1 жилийн хугацаанд дахин тээврийн эрсэлж олоодох эрхгүй гэдэг. Тэгэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа тухайн хяналт тавих шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэдэг нь тухайн этгээдийг дахин тээврийн эрсэлж олоодож байна уу? Дахин тээврийн эрсэлж олоодож гэмт хэрэг замын хөдөлгөөний аюул байдлын зүүн зөрчиж гэмт хэрэг зөрчил холбогдохоос урьдчилан сэргийлэх ажиллагаа болж явдаг. За үүний дагуу хууль заасны дагуу бид шийдвэр үүсгэгч нь хяналт тавихдаа тухайн зөрчил холбогдсон шийдвэрлэлээс этгээдэд сар болгон уулзаж яриа таниулах, тайлбар мэдээлэл хийх замаар сар болгоны бичлсэн хяналтыг хийж байгаа. Давхар мөн эрх бүхий байгууллагаас тээврийн эрсэлж олоодож зөвшөөрлгүйгээр тээврийн эрсэлж олоодож замын хөдөлгөөнд оролцсон байна уу? Дахин зөрчил тогтоолгоос тургуулсан байна үсгийг зөрчлийн лавлаа мэдээлэлээр зайн алсын зам байдлаар хяналтыг тавьж хэрэгжүүлж байгаа. За тээврийн эрсэлж олоодох эрхээ асуусан этгээд маань өөрөө шүүхээс дахин тээврийн эрсэлж олоодохгүй байх. За зөвшөөрлөлтөө бол согтуугаар тээврийн эрсэлж олоодохгүй байх. Үүргийг хүлээдэг учраас тэр үүргийг нь биелүүлж гин үү? Үгүй юу? Хяналтанд байх хугацаанд бол хяналтын хугацаа дуусны дараа дахин тийм хэрэг зөрчил холбогдохгүй байх чиглэлээр тийм үржилсэн сэргийлэх тийм шийдвэр үүсгэх ажиллагаа голцоо хийгдэж байгаа. Тээврийн эрсэлж олоодох эрхээ асуусан нийт одоо хэдийн иргэнд хяналт тавьж ажиллаж байгаа энэ оны 4-р сарын байдлаар. За манай хэлсэн хувьд харьяа Өвөрхангай аймгийн харьяа 7 сумжийг харьяалан үйл ажиллагаа явуулдаг. За тодорхойлбол нь Харааран, Гужир, Батулцыг бүрд 9 зүйл Баян өндөр гэсэн толгоос. 2024 бол 2025 оны байдлыг харж үздэг. 2024 онд 470 орчим байсан бол 2025 оны 4-р сарын байдлыг ихэд 532 гэдэг тоо бол харьцангуй өндөр төдий өргөссөн байна. Тэгээ энэ юуг харуулж байна гэхэлэр иргэд олон нийтэд замын хөдөлгөөний аюул байдлын дүрмийг зөрчиж согтуугаар бол мансуурсан сэтгэл зүйн нөлөөллөгийн бэлтгэл хэрэгсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож аюултай нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Нэгс нь өөрөөр хэлэх юм бол эрх зүйн мэдлэг мэдээлэл дутуу байгаа. Илэрлэв. Тийм учраас иргэд олон нийтэд замын хөдөлгөөний аюул байдлын дүрмийг чансах юм бэлгэлж хууль төрийнхээ зав хөдөлгөөнд оролцохыг уриалж байгаа. Хүүхдийн тэтгэлгийн төлбөр төлж байгаа болон тээврийн эрсэлж олоодох эрхээ асуусан этгээдүүдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ямар ажил арга хэмжээ зохион байгуулж байгаа вэ? Шийдвэр гүйцэтгэх байгууллага тэр шийдвэр гүйцэтгэх албанаас албаны үйл ажиллагааг сурчлах, олон нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор жил болгон олон нийтийн үйл ажиллагаанууд зохион байгуулдаг. Видео танилцуулга болон постэр, инфографик мэдээлэл, олон нийтийн хамарсан нээлттэй өдөрлөг зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж иргэдийн эрх зүйн мэдлэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдээллүүдийг хүргэн ажиллаж байна. Хуулийн цаг подкастын өнөөдрийн дугаард Өвөрхангай аймгийн Хараарын сумдах цөөхөн шийдвэр гүйцэтгэх хилтэс 423 дугаар нээлттэй хаалтай хорих ангийн шийдвэр гүйцэтгэгч Лавжуу оролцлоо. Иргэд та бүхэн хууль эрх зүйн мэдлэгийг дэвшлүүлж гэмт хэрэг зөрчилд холбогдохоос сэргийлээрэй.